Хүн төрөлхтөн түүхэндээ маш олон төрлийн донтолтыг зохион бүтээж түүнийгээ гоо сайхан соёл эрх чөлөө гэж нэрлэж ирсэн. Үүний хамгийн тод жишээ бол тамхи юм. Хэдэн 10 жилийн өмнө Янжуур тамхи татах нь эрх чөлөө, баялаг, загварлаг байдлын бэлэгдэл байлаа. Холливуудын сонгодог кинонууд нөлөө бүхий улс төрчид бүр цаашлаад цагаан халаад өмссөн эмч нар хүртэл зурагтын дэлгэцээр Янжуур тамхины ач тусыг сурталчилж хоолойд зөөлөн гэж уриалж байсан харанхуй түүх бидэнд бий. Гэвч үнэн тодорхой болоход хүн төрөлхтөнд дэндүү өндөр үнэ төлсөн юм. Янжуур тамхижилд 8 сая гаруй хүний амийг авч уддаг дэлхийн түүхэнд хамгийн чимээгүй бөгөөд массыг хамарсан алуурчин болж хувирсан. Харин өнөөдөр 21-р зууны өндөр технологийн эрен үед бидэнд шинэ сонголт гарч ирсэн нь веб буюу цахилгаан тамхи юм. Энэхүү жижигхэн өнгөлөг жимсний амттай төхөөрөмжийг анх дэлхийд дахин танилцуулахдаа Янжуураас гаргах 100% аюулгүй хэрэгсэл зүгээр л хоргүй уур гэж сурталчилсан. Гэвч үнэхээр энэ нь аюулгүй гэж үү? Эсвэл бид зүгээр л нэг хорыг нөгөө өнгөлөг орчин үеийн хороор соличихсон хэрэг үү? Өнөөдөр бид Янжуур тамхи болон вебний цаадах үннийг баримтуудтай нуудалж дэлхийн томоохон гүрнүүд болон манай улс энэ дайнд хэрхэн хуваагдаж ямар хатуу байр суурь баримталж буйг бодит жишээнүүдээр тулгуурлан ярилцах болно. Эхлээд уламжлалт янжуур тамхины бүтцийг судалж үзцгээе. Янжуур тамхиг асаах үед яг юу болдог вэ? Тэнд ямар нэгэн өндөр технологи байхгүй зүгээр л шууд шаталт явагддаг. Тамхины навч болон түүнийг ороосон цаас хамтдаа 600-аас 900 хэмээн халуун чадах үед үүсэх хугацаанд 7000 гаруй хэмээн бодис агуулгаддаг. Үүнээс дор хаяж 69 нь хорт хавдар үүсгдэг нь олон улсын шинжлэх ухааны байгууллагуудаар нэгэнд тогтоогдсон. Та тамхи татах бүртээ уушиг руугаа яг ямар бодис шахаж байдгийг мэдэх үү? Хэдхэн жишээ дурдъя. 1-р давирхай. Энэ бол зам засахад ашигладаг асфальтны давирхайтай яг ижил химийн бүтэцтэй бодис юм. Энэ нь уушигны хананд наалтаж хүжил дөрөгч шүүх үүрэгтэй жижиг хэлхсэн хэсгүүдийг гацаанд оруулж уушгийг боомлдог. Та өдөрт нэг хайрцаг тамхи татдаг бол жилд дунджаар нэг аяга дүүрэн хар давирхайг уушгиндаа хуримтлуулдаг гэсэн үг юм. Угаарын хий. Автомашины яндангаас гардаг үнэргүй өнгөгүй хий. Энэ хий хүний цуснд ормогцоо хүчил дөрөгчийг шахан гаргаж гемоглобинтэй нэгддэг. Үүнээс болж зүрх тархинд очих хүчил дөрөгч дутагдаж зүрх хэвийн хэмжээнээсээ 2 дахин илүү ачаалалтай ажиллаж эхэлдэг байна. Тамхичдын зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл үүнээс үүдэлтэй. Дараагийнх нь хүнцэл болон кадми. Хүнцэл бол хархны хорны гол найрлага. Харин кадми бол машины батарейнд агуулгаддаг хүнд металл юм. Дараагийнх нь формальдегид. Үгсэн зохицыг муутгахгүй урт хугацаанд хадгалахад ашигладаг химийн хүчтэй шингэн бодис. Та үүнийг өөрөө сайн дураараа уушиглаж байна. Уламжлалт тамхины хамгийн аимшигтай тал нь зөвхөн татаж буй уснаа хордуулаад зогсохгүй эргэн тойрныхоо хайртай хүмүүсийг давхар устгаж байдагт оршдог. Үүнийг бид дам тамхиталт гэж нэрлэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар жил бүр 1.3 сая гаруй хүн амьдралдаа нэг ч удаа тамхи татаж үзээгүй хатлаа. Зүгээр л гэр бүлийнхээ эсвэл хамт ажилладаг хүнийхээ тамхины утааг дамлаж амьсгалснаас болж хорт хавдар зүрхний өвчнөөр амиа алдаж байна. Тэгвэл одоо 21-р зууны залуусын гол хэрэглээ болоод буй веб буюу цахилгаан тамхи руу шилжье. Вебний ажиллах зарчим нь янжуураас огт өөр. Энд ямар ч шаталтын процесс явагдахгүй. Төхөөрөмж доторх батарей нь металл утсыг богино хугацаанд өндөр хэмт халааж түүнд шингэсэн химийн найрлагатай шингэнийг аэрозол буюу уур болгон хувиргадаг. Шаталт байхгүй учраас уламжлалт давирхай угаарын хийнд үүсэхгүй нь үнэн. Чухам үүн дээр л үндэслэн вебний компаниуд энэ бол тамхинаас 95% илүү аюулгүй сонголт гэх маркетингийг дэлхийд даяар цацсан бөгөөд хүмүүс юунд итгэсэн юм. Гэвч энэ бол зоосны зөвхөн нэг тал. Тэрхүү амттай анхлан үнэртэй ууранд яг юу байна вэ? Вебний шингэний гол суурь нь пропилен гликол болон хүнсний гэлсрийн байдаг. Эдгээр бодисыг гоо сайхан хүнсний салбарт идэж ууж хэрэглэхэд аюулгүй гэж үздэгч 200 гаруй хэм хүртэл халааж уушигны хамгийн гүн хэсэг рүү сорж амьсгалах үед хүний биед хэрхэн нөлөөлөх талаар урт хугацааны судалгаа хэн ч хийгээгүй байсан юм. Одоо л анагаах ухаан хор уршигын бодит үр дүнгуудыг гаргаж эхэлж байна. Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаагаар вебний шингэнд агуулгадах химийн амт үнэр оруулагч бодисууд нь халах үедээ задарч хүний уушигны хэсийг маш хүчтэй өрөвсөлж
ДНХ-ийн бүтцийг гэмтэж байгааг тогтоосон. Улмаар уушиг болон амны хүндийн хорт хавдар үүсгэх шууд эрсдэлтэйг зарлаад байна. Бүр хамгийн аюултай нь вебний халаагч төмөр утаснаас уурлуу никель, тугалаг, хром, кадмид зэрэг хүнд металлууд нэвчиж хүний тархи мэдрэлийн системийг хордуулж байдаг нь лабораторийн шинжилгээгээр илэрчээ. Бидний мэдэх ёстой нэг аимшигт бодит кейсийг дурдъя. Америк нэгдсэн улсад 2019 оноос эхлэн веб татдаг залуучуудын дунд уушигны үйл мэдэгдэх маш хүнд өвчтөл масс хэлбэрээр бүртгэгдэж эхэлсэн. Анагаах ухаанд үүнийг Ивали буюу цахилгаан тамхинаас үүдэлтэй уушигны гэмтэл гэж нэрлэсэн юм. Энэ өвчнөөр Америк нэгдсэн улсад хэдэн мянган залуус уушигны дутагдалд орж, хэдэн зуун залуус амьсгалын аппаратанд орж амь алдсан. Шалтгаан нь юу байсан бэ? Вебний шингэн төтгөрүүлэгч болон амт оруулагчаар ашигласан витамин Е ацетат болон зарим химийн тоснууд байв. Эдгээр тослог бодисууд уушигнд орж уурсны дараа буцаад уушигны харин дээр тос болон барьцалдаж хүний уушгийг дотроос нь цементэлж орхисон байна. Мөн вебний амт оруулагдсанд ашиглагддаг диацетил химик бодис нь попкорн уушиг гэх өвчнийг үүсгэдэг. Энэ өвчин нь уушигны жижиг гуурсан хоолойнуудыг эргэж сэргэхгүйгээр соригжуулж нарийсгадаг бөгөөд өвчтөн нь насан туршдаа хүчил төрөвчийн дутагдaltaй амьдрахад хүрдэг байна. Энд бид нэгэн маш том төрөгдлийг залруулах хэрэгтэй байна. Олон залуус өсвөр насныхан вебийг зүгээр л гоё үнэртэй уур, дотор нь никотин байхгүй дондуулахгүй гэж боддог. Энэ бол тамхины компаниудын тархи угаалт. Бодит байдал дээр зах зээл дээр зарагдаж буй нийт вебнүүдийн 99% нь маш өндөр тунтай никотины давс хэмээх химийн нийтлэг агуулж байдаг. Уламжлалт янжуур тамхиг татахад никотин нь хоолой хүчтэй хорсгож гашуун амт мэдрэгддэг учраас хүний бие өөрөө хязгаар тогтоож хүн нэг дор хэтэрхий олныг татаж чаддаггүй. Харин веб нь гүйцээлсгэнд харвас бох зайрмагны амттай маш зөөлөн учраас хоолой хорсгохгүй. Хүн амттайг нь гайхан сорсоор өөрийн мэдлэгийн маш богино хугацаанд хасар их тунгаар никотиныг биедээ авдаг. Бодит тоо баримтсахыг. Өнөөдөр манай дэлгүүрүүдээр зарагдаж буй залуусын хамгийн их авдаг 5,000 эсвэл 10,000 оролттой нэг удаагийн жижигхэн хуруу зайшиг хэмжээтэй веб доторх никотины хэмжээ нь бүтэн 2-3 хаяцаг уламжлалт янжуур тамхины никотинтэй тэнцдэг. Та ганцхан өдөр веб сорж дуусгах нь 3 хаяцаг тамхиг нэг өдөр татсантай ижил хэмжээний никотины цохилтыг тархиндаа өгч байна гэсэн үг. Энэ бол тамхины зах зээлийг эзэрхийлэхдээ шинэ зуны харанхуй төлөвлөгөө байсан юм. Дэлхийд даяар эрүүл мэндийн боловсрол дээшилж, уламжлалт янжуур тамхи татдаг хүмүүсийн тоо жилээс жилд сөөрөх тусам тамхины компаниудын ашиг орлого буурч эхэлсэн. Тэд дампуурахгүй тулд шинэ үеийн хэрэглэгчтэйг олох хэрэгтэй болсон бөгөөд тэдний онилсон байна хүүхэд өсвөр үеийнхэн байв. Хурц тод өнгө, гоёмсог дизайн, халаас нь багтах жижигхэн хэмжээ, чихэрлэг амт. Энэ бүхэн 40-50 настай тамхи хаях гэж байгаа хүмүүс зориулагдсан гэж үү? Мэдээж үгүй. Энэ бол өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүгээр тоглосон маркетинг. Судалгаагаар амьдралдаа хизээч янжуур тамхи татаж үзээгүй, удаанаас нь зугтдаг байсан сая хүүхдүүд зүгээр л амт, өнгө, трендт нь хуртаж вебний хамааралтай болж байна. Энэ нь эргээд тэднийг ирээдүйд жинхэнэ янжуур тамхичин болох үүд халах болж өгч байгааг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байна. Энд нэг маш сонирхолтой бөгөөд хачирхалтай баримт бий. Дэлхий дээр зарагдаж буй нийт цахилгаан тамхи вебний 95% зөвхөн нэг л улсад үйлдвэрлэдэг. Тэр нь манай урд хөрш болох бүгд найрамдах Хятад ард улс. Тодорхойлбол Шинжэн хот юм. Хятад улс бол дэлхийн вебний үйлдвэрлэлийн зүрх тархи. Тэгвэл Хятад улс өөрөө дотооддоо вебний тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Тэд маш хатуу, бүр дэндүү хатуу байр суурьтай. Хятадын засгийн газар өөрөө ирээдүй болсон өсвөр үеийн хүүхэд залуусаа вебний хамаарлаас аврахын тулд дэлхийд байхгүй хатуу шийдвэрүүдийг дараалан гаргасан юм. Бүр 2019 онд Хятад улс вебийг цахимаар өөрөөр хэлбэл Taobao, JD.com зэрэг онлайн платформудаар худалдаалахыг бүрэн хориглосон. Та Хятадын ямар ч сошиал сувгаар вебний сурталчилгаа харах эрхгүй болсон гэсэн үг. Гэвч хамгийн том цохилт нь 2022 оны 10 дугаар сард ирсэн юм. Хятадын тамхины монополийн удирдах газраас Хятад улсын нутаг дэвсгэрт уламжлалт тамхины амтнаас өөр ямар ч төрлийн чихэр, жимс, ундааны амттай цахилгаан тамхи худалдаалгыг хуулиар бүрэн хориглосон. Үүний цааш шалтгаан нь маш тодорхой. Жимсний амттай вебнүүд хүүхдүүдийг донтуулж байгаа учраас хүүхэд сонирхохгүй гашуун тамхины амттайгаас нь бусдыг дотоодын зах зээлээс бүрэн арчиж хайсан. Хятадын цагдаа нар хууль бусаар жимсний амттай веб зарсан нууцаар үйлдвэрлэсэн хүмүүст уламжлалт тамхины хууль бус 8-тай адил маш өндөр торгуул, шоронд хорих ялгаанаадаг. Эндээс нэг зүйлийг анзаарч болно.
Хятад улс дэлхийд даяар Монгол руу, Европ руу, Америк нэгдсэн улс руу тэр олон өнгө өнгийн жимсний амттай вебуудыг экспортлж тэрбум долларын ашиг хийж байгаа мөртлөө өөрийнхөө улсын хүүхдүүдэд түүнийг ногт хэрэглүүлж болохгүй гэд хуулиараа заажсан. Энэ факт өөрөө веб хүний биед ирээдүйн хойчид хэр хортой вэ гэдгийг хятадын төр засаг хамгийн сайн мэдж байгаагийн маш тод илрэл биш гэж үү? Тэгвэл одоо Монгол улсын нөхцөл байдал руу шилжье. Манай улсад вебний хэрэглээ яг ямар түвшинд байна вэ? Харамсалтай нь манайд нөхцөл байдал хяналтаас гарсан гэж хэлэхэд хэлсдэхгүй. Улаанбаатар хотын хаанч алхсан ямар ч төц супермаркет, мини маркет 24 цагийн дэлгүүрт орсон веб яг л богц чихэр шиг кассан дээр хамгийн нүдэн тусах газар өрөөстэй байдаг. Монгол вебийг зохицуулах хууль эрх зүйн орчин урт хугацаанд маш сул бараг байхгүй дээжил байж ирсэн. Үүний гайгаар өнөөдөр 10 жилийн сургуулийн дунд ахлах ангийн хүүхдүүд охид хөвгүүдгүй сургуулийнхаа бие засваруунд ангидаа гудамжинд вебийг ямар ч хяналтгүйгээр хэрэглэж байна. Эцэг эхчүүд нь үнэрийг нь мэдэхгүй учраас миний хүүхэд гоё үнэртэй богч ажиллаж эсвэл үнэртэй ус түрхэж гэж хуурдсан. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн төвөр судалгаагаар Монголын өсвөр насныхны дундах вебний хэрэглээ сүүлийн хэдхэн жилд хэд дахин өссөн бөгөөд 13-аас 17 насны хүүхдүүдийн дунд дондолт маш өндөр түвшинд хүрсэн байна. Хүүхдүүд веб авах мөнгө олохын тулд хоолныхоо мөнгийг цаашид эцэг эхээсээ худал хэлж мөнгө авах, бүр цаашлаад гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч бүртгэгдэж эхэлсэн. Манай улсад тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж цахилгаан тамхины импорт худалдааг хязгаарлах, сургуулиас дор хаяж 500 м-ийн зайд худалдаалахыг хориглох, насанд хүрээгүй хүүхдэд зарахгүй байх зэрэг заалтуудыг хэлэлцэж зарим хязгаарлалтуудыг хийж эхэлсэн ч амьдрал дээр хяналт шалгалт сул байгаагаас шалтгаалж даалт худалдаа, сошиал медиагаар дамжсан хүргэлтүүд байсаар л байна. Хятад улс өөрийн нутаг дэвсгэрт хориглочихсон чанаргүй, химийн хортой, батарейн дэлбэрэх эрсдэлтэй шингэн стандартад нийцээгүй тэр их хямдхан вебнүүд Монгол руу ямар ч шүүлтүүргүйгээр урсан орж ирж манай ирээдүйг болсон хүүхдүүдийн уршиг дотроос нь идэж байна. Энэ бол үндэсний хэмжээний мэгнэл бөгөөд аюулгүй байдлын томоохон асуудал юм. Зөвхөн Хятад, Монголч биш, дэлхийн бусад улс орнууд ч энэ аюулын эсрэг хоёр туйлд хуваагдсан дайн зарлаад байна. Зарим улс орнууд үүнийг ирээдүйн үеийн аврах асуудал гэж үзэн шууд бүрэн хориг тавьсан. Тайланд, Сингапур эдгээр улсуудад веб татах, худалдах, бүр улсын хилээр жуулчин хүн биедээ аваад орох нь бүрэн хууль бус үйлдэл. Жишээлбэл Тайландд веб татаж байгаа цагдаад баригдвал асар өндөр торгууль төлөхөөс гадна худалдаалсан тогтоогдвол 10 жил хүртэл шоронд суух хатуу хуультай. Сингапур зүгээр л биедээ авч явсан хувь хүнийг 2000 хүртэлх Сингапур доллараар торгодог систем ажиллаж байна. Европын холбоо ба нэг удаагийн вебний хориг сүүлийн жилүүдэд байгаль орчны бохирдол болон өсвөр үеийнхний донтолтой сэргийлж Европын орнууд тэмцэж эхэлсэн. Бельги улс 2025 оны 1 сарын 1-ээс эхлэн нэг удаагийн вебний худалдааг бүрэн хориглосон анхны Европын холбооны улс болсон. Түүний араас Франц, Их Британи, Шинэ Зеланд улсууд нэг удаагийн вебний худалдааг хуулиар бүрэн зогсоогоод байна. Учир нь эдгээр нэг удаагийн төхөөрөмжүүд нь литиум батарейтай тул байгальд хаягдаж хурц усыг хасар ихээр хордуулж байгаа юм. Харин Их Британи ба Австрали тэд арай өөр тактик хэрэглэдэг. Их Британд вебийг хүүхдүүдэд зарахыг хатуу хориглодогч олон жил тамхи татсан насан туршидтыг янжуур тамхинаас гаргахын тулд эмнэлгийн туслах хэрэгсэл хэлбэрээр зөвшөөрдөг. Австрали гэхэд зөвхөн эмчийн жороор эмийн сангаас тамхинаас гарах зорилгоор веб худалдаж авахыг зөвшөөрдөг систем рүү шилжсэн. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын зарим мужуудад чихэр жимсний амттай бүх төрлийн вебийг бүрэн хориглож зөвхөн уламжлалт тамхины амттайг нь үлдээх шийдвэр гаргаад байна. Эцэст нь дүгнээд хэлэхэд янжуур тамхи бол уушгийг шууд шатааж давиргаагаар бүрдэг хор уршигнд 100% батлагдсан аимшиг кино. Харин веб бол гой үнэртэй өнгөлөг уурны цаана никотины маш хүнд хамаарлал үүсгэж хүнд металл химийн бодисоор уушгийг чимээгүй хүн устгадаг нууц зэвсэг юм. Хэрэв та олон жил янжуур тамхи татсан түүнээсээ салж чадахгүй байгаа бол веб танд хорт бодисын хэмжээг багасгахад түр зуур тусалж болох юм. Гэхдээ та хизээж тамхи татаж үзээгүй байж зүгээр л загварлаг эсвэл амттай гэж бодож вебийг сонгосон бол та өөрийнхөө уушгийг тамхины компаниудын үнэгүй туршилтын лаборатори болгон өгч байна гэсэн үг. Уушиг утаагч, уурыгч биш. Зөвхөн цэвэр хүчил төрөгчийг л шингээх зорилттой эрхтэн. Технологи өөрчлөгдөж тамхины хайрцаг неон гэрлээр солигдсон ч таны эрүүл мэндээр бизнес хийж буй корпорациудын шунал өөрчлөгдөхгүй. Ирээдүгээ утаагаарч биш, уураарч биш, цэвэр ариунаар нь үлдээх сонголт зөвхөн таны гарт байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.
Бичлэг таалагдсан бол лайк дарж, суугтаа subscribe хийгээ мартаа. Дараагийн дугаараар уулзцаая.